Энэхүү хэлэлцүүлэгт Франц болон Герман улсын төлөөлөлд оролцож, хөгжингөө улс орны туршлагыг судалж Монголд хэрэгжүүлэх боломжийг харилцан судалж санал солилцлоо. Нотратын байгууллага нь итгэлцлийн үйлчилгээ, төрийн гэрчлэх үйл ажиллагааг явуулахаас гадна мөнгө угаахтай холбоотой с сэжигтэй үйл ажиллагаа, гүйлгээ, үйлдэл зэргийг холбогдох байгууллагуудад мэдээлэл үүргийг хүлээхэр болсон. Үүнийг шинээр хуульчилсныг Монголын нотариатчдын танхимаас онцлон дурдлаа. За энэхүү арга хэмжээнд бол дандаа мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа. Өөрөөр хэлбэл мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн мэдээлэл авах, хууль зүйн дотоод хэргийн яам, Монгол банк гэх мэт энэ бүх одоо мэргэжлийн хүмүүс ирж байгаа учраас бид нар одоо цаашдаа хууль тогтоомжийг болсонгуулах, сайжруулах, шинээр одоо хууль тогтоомжийг гаргахад өнөөдрийн хэлэлцүүлгээр одоо яригдсан эдгээр зүйлийг одоо шийдэл олсон ийм хууль тогтоомж гарна гэж ингэж найдаж байгаа. Ийм учраас одоо энэ өнөөдрийн хэлэлцүүлийн одоо дүгнэлт саналыг одоо холбогдох эрх бүхий байгууллагуудад бас уламжлана. Ингэж одоо биелэлээ олох юм бол бидний одоо мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх ийм ур чадвар одоо нэмэгдэнэ гэж ингэж үзэж байгаа. За ер нь өнөөдрийн нэг сонирхолтой зүйл бол улс төрд нөлөө бүх этгээдийг таньж тогтоох асуудал байдаг. За манай улсын хувьд бол одоо улс төрд нөлөө бүх этгээдийн жагсаалт гэж бас байдаггүй. Нотариачгүй өөрийнхөө мэргэжлийн ур чадвараа тухай этгээдэд тогтоодог байна. Дээрх үүргийг бусад хууль эрхцүүтэй хэрхэн зохицуулж ажиллах талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатар зэрэг албаны хүмүүс болон Монгол улсад суугаа гадаадын зарим орны элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож хэлэлцүүлгээс санамж зөвлөмж гарч эдгээр нь дараагийн хууль тогтоомжинд тусгагдан хэрэгжих юм. Харин нэгд нотариач одоо тухайн нутаг дэвсгэрээр тойргоор ажилладаг учраас тойрогдоо бол ямар хүмүүс төр нөлөө бүх этгээд гэдэг бол ерөөдөө мэддэг учраас энэ хүрээндээ одоо бас мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бид нар ч нөгөө мэдээлэл үүргээ биелүүлэхээр нэгд эрхлэн удирдаг учраас ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн. Мэдээлэл өгөхгүй байхаар нэг бол одоо ажиллаад туйлын сайн хийж байна. Нэг бол энэ одоо мэдээлэл үүргээ биелүүлэхгүй нэгс юм харлага төрж болцсохгүй байгаа. Гэтэл яг бодит амьдрал дээр мэдээлэх зүйл бол байхгүй. Ягдвал бид нар эрхлэн удирддаг учраас. Тэр өнөөдөр энэ хууль тогтоомжийг засах, илүү сайжруулах юм бол бид нар одоо мэдээлэл үүрэг хууль тогтоомж нийцүүлэн одоо хэрэгжүүлэх юм боломж бас бүрдэнэ. Ийм зорилгоор өнөөдөр энэ хэлэлцүүлгийг одоо бас зохион байгуулж байгаа бас энэ ташинд бас хэлье гэж бодож байна. Мөнгө угаах гэмт хэргийн нэрэгдээс хол хөндий хөгжингөө орнуудад эсвэл мөргөлдөөнтэй бүс нутагт үлдэгдэг гэж үздэг бол өрөөсгөл ойлголт. Мөнгө угаах гэмт хэрэгт хинч хүртэх боломжтой иргэд энэ төрлийн гэмт хэргийн үйлдэлд мэдлэг мэдээл дутамгаас болж оролцох мэдэх боломжтой байсан боловч орхих зэрэг тохиолдол гарч болно. Мөнгө угаахаар зорж буй этгээдүүд нь ихэвчлэн санхүүгийн болон санхүүгийн бус салбарын байгууллага этгээдээр дамжуулж бохир мөнгө буюу их усүрээ далдлахыг зорддог. Иймээс энэ эрсдлээс сэргийлэх мөнгө угаах гэмт хэрэгтээ тэмцэх зорилгоор дээрх байгууллага этгээдийг мэдээлэх үүрэгтэй этгээд гэж үзэн хуулийн дагуу тодорхой эрх үүргийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэгт банк бус санхүүгийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, үнэт цаасны зах зээлд оролцогч, мэргэжлийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл тэдгээрийн хийсэн эдлийн арилжаа эрхлэгч, хуульч, нотариатч, нэгтлэн бодогчд ордог байна.